Манай орны онцлогоос шалтгаалж хаврын улиралд хачиг талдуур ихсдэг юм байна. Хачгийг тэнгэрээс буудаг гэж иргэд ярьдагч хөнгөн чанартай амьтан учраас агаар салхиар дамжин хүний бие тишигддэг байна. За тиймээс хачиг тазуулсан иргэд биенээсээ зүгээр л аваад хайчих биш, заавал эмчит хандаж байх хэрэгтэйг мэрэгжилтнүүд зөвлөлөө. Хачиг тазуулсан хүнд хавлах, хавнах, захнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. За энэ цааш үргэлжилсээр хагаад халдвар дамжрах үндсэн нөхцөл болдгийг ч бас мэрэгжлийн хүмүүс анхааруулж байсан юм а. Удах юм бол нас оролт. За мөн одоо мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт ороод хэвийн бус үйл ажиллагаатай болдог ийм л одоо өвч шүү. Тийм учраас л сэргийлээ, өвчилж болохгүй, аюул занал ихтэй өхөл өндөр бас одоо тийм байдаг. Ер нь одоо ухаан санаа алив болоо болно. Ухаангүй болно. Тэгээд одоо хордлогот орох юм бол одоо өхлийн тийм аюулт бол хүрнэ. Зүгээр хачиг татуулаа хүн өхөдгөө гэдэг ойлголт бол байж болохгүй. Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд 60 гаруй иргэд хачиг тазуулсан гэдэг судалгааг эмчнэр гаргасан байна. Гэхдээ энэ бол бага тоо биш гэж байна. Учир нь зөвхөн эмнэлэгт хандаж үзүүлсэн хүмүүсийн цаана хачигт хазуулсан иргэд олон байгааг эмчнэр хэлж байлаа. Саяхан манай урд хөршид хачгаар дамжих шин төрлийн халдвар төвчин гарах болсон байна. Монголчилбал чичрэгт хам шинж нэртэй юм байна. Уулархах газар их тохиолдож байгаа учраас урд хөршиг зорих байгаа хүмүүс болгоомжтой байхыг эмч хэлж байсан юм а. Уулархаг оронд аялах гэж байгаа хачигтай, за тэгээ цус сорогч, шимэгчтэй ийм газар аялах гэж байгаа хүмүүсүүд бол юуг анхаарах вэ гэхээр ер нь хачигнд, шумууланд, дэлэнчинд хазуулахгүй байх л тал дээр анхаарах хэрэгтэй. За үүний тулд яах вэ гэхээр ер нь энэ цус сорогчдыг биеэс зайлуулдаг ийм хувцсандаа шүршдэг тийм бодисууд байгаа. Тийм бодистой явж байгаа тэр ойтой газар юм уу одоо өндөр ургас өвстэй газар эдгээр ялангуяа хачиг буудаг одоо гол үеийн 3-аас одоо 5, 6, 7 сарын үед бол тийм ямыг одоо уцсандаа шүршчгээд явж байвал одоо энэ мөн одоо шумуул нас сэргийлдэг тос ийм зүйлүүдийг биедээ авч аваад хазуулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй нэг. Хятадын төвийн болон зүү хой талын хэд хэдэн мужид хачгаар дамжих шин төрлийн халдвар төвчний гаралт ихсэх болсон байна. 3 дугаар сарын дунд үеэс эхлээд өнөөдрийг хүртэл 171 тохиолдол бүртгэгдэж 36 хүн насварсан гэж Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Тиймээс хачиг талдууraa сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх тайрлагад хамрагдахыг эмчнэр зөвлөж байлаа. Баццаг мэдээллээ.